Хүчийн мөсгчтэй эх орон телевизийн бэлгийн цэдэг нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар гэхэд бэлэн боллоо. Ингээд энэ дугаарын зочноор Асгад орчин шагналт болорд сумын эзэн Яруу найрагч Арлааны Эрдэнэ очиргоо өргөдөн оролцож байна. Танд энэ үчийн мэндийг хүргэе. За За сайхан юу байна? Сайхан сэж байна уу? Ажил өндөр байна уу? сайхан сэж байна. Ажил өндөр дөө. Год их л юм байна. Шинэ сайхан их яриад. Хамгийн сүүлийн зөвс уран бүтээлээс яриага эхлэв. Шинэ номуудаа янзлж байгаа маа. Тийм учраас шинэ ном гарсангүй нэлээд удаж байгаа. Гэхдээ надад нь бол миний уран бүтээлийн цэнгүүн болоод тэрээр дууны яруу найргийн ном гарсан. Тэрний дараах нь англи хэл дээр миний нэг ном гарсан. Тийм санаатай. Одоо бол бас энийг бас 2-3 жил ярьчлаа да ерөнхийдөө тунгал юуны өвчт модны сүүдэр талын бүргэд хувилгаа уулын салхи гэдэг яруу найргийн номнууд мод гарах юм. Тэгээ яг хөө ерөнхийдөө нэрх намар энэ шинэ номынхаа нээлтийг тийм ээ. Номоо нээ гэж ингэж бодож байгаа. Номоо нээхдээ бас л нэг 2 жил ярьдсан нэг өдөрсөн нутг руугаа номын жинтэх тэрнтэйгээ хослуулад тэгээ нутагтаа номынхаа баярыг хийж бодож тэр сумаас эхлэе тэгээд наашаага явъя. Харин жинтэх ажлын ямар штандаа явж байна. Гэхдээ энэ одоо их сайхан төлөвлөгөө бүтэмжтэй байсан боловч бас нэг цаг нарны болоод цаг зуурын шалтгаанаас болоод нэг жил бол нөгөө шүлхээ өвчин гараад явж чадсангүй. Дараа жил нь бол тас хараг боллоо маань нутагт. Тэр чинь бас нэг өөрхөн номын жингийнхэн явцад нэг жижигхэн нэвтрүүлэг баримтат киноч юм шиг тийм юм хийхий. Зөв. Тэгэхээр бас нэг тэмээн тавхад нэг хэрүү цас шижигнсэн тийм үеэр явах тийм бодолтой байх. Тэгээд номын садан нөхөд маань ахас ихсээ дагуулад яруу найрагч төгжмөн зураачд бас зарим надад бөхчүүд энэ төр явж байгаа шүү дээ. Зөв. Тэгээд тэр аян бол яг хамар ийд хүртэл машинаар аваад очсон юм уу. Тэгээд цаашаага сум орох замдаа 1-2 хоноод тэр жинчид маягаар хонож тэндээ дандаа номын яриа өрнүүлж л очих юм л тийм төлөвлөгөөтэй. Шинэ 3 номдоо гарах гэж байна. Номын ажил төрийн хятадаа явж байна. Хэдэн хувьд явж байна одоо мэлээ. Гэхдээ ерөнхийдөө бол би 3 ч юм уу 4-5 ном болох юм уу тийм байгаа юм. Тэгээ би чинь заримдаа нэг өдөр бол ингээ заримдаа авчиргүй хасаад нэгхэн болох чинь. Заримдаа гэнчингийн крем байна гэдэг бас нэлээ гайгүй болчихно. Тэгээ ер нь юу гэдэг нэг өөрийнхөө сэтгэлийн үйлрэлийн бас нэг шалгуурыг дагуулчих хэрэгтэй байна. Хүний сэтгэл оюуны үйлрэл гэх юм уу да тэр юм маань бас нэг өнгөйсөн яаж солигдож хувирах нь тэрэнд яаж миний шүлгүүд өөртөө яаж эхэлж үлдэх нь гэдгээрээ бас нэг ихний юу тавих хэрэгтэй шалгуур тавих хэрэгтэй. Өнгөрсөн жил бас яруу найрагчдын хуралд Тайван улсад болсон яруу найрагчдын улс зөвлөгөөнөөс оролцоод ирсэн. Энэ одоо зөвлөгөөнд хэдчний яруу найрагчдын одоо орны яруу найрагчд оролцсон. За 35 дахь удаагийн билүү дэлхийн яруу найргийн хурал Тайванд болсон. За ер нь 29 орных гэж л удаа 30 орны л Европоос ирсэн. Аюулгүй яах вэ? Цугласан. Тэгээд яг би тэнд яг та манайхаас их олон хүн явсан ш 10 хэд хүн явсан. Манай арчуулагчд явсан Акимах гэнэн дармгаа тэмэндөө яах тэргүүтэй. Тий. Очоод тэнд оролцоод Ази Европын одоо 2 хэсэг бол яруу найргийн уншлага. Зөв. Хятад хэлтэн ард түмний хятад бол бусад хэлтнийгээд 2 хавагдаад яруу найргийн уншлагын уулзалт тийм л юм болж байгаа юм л да. Тэгээд яг номоо би англи хэл дээр гаргасан урднаас нэлээд орнолоо явуулсан байсан. Тэрийг бас тэнд та уулзалт яруу найрагчдад танилцуулж англи хэл дээр гарсан номоо тэгж явал ирсэн. Тэгээд яг тэнд орлын үеэс шагнал хүрсэн байсан шүү дээ. Тэр Дэлхийн урлаг соёлын академийн нөгөө Гарамга яруу найргийн төлөө гэдэг нэг алтан медаль. Тэнд энэ жилийнхэн хятад нэг яруу найрагч дээр авсан. Тэгээд тэр нөгөө Дэлхийн яруу найргийн их хурал зориулсан шилдэг яруу найргийн хамтлаг байна. Тэр хамтлагт бас орсон одоо яруу найрагчдаас бас 2 яруу найрагч шалгарсан. Нэг нь манай Монголоос Уянс тий. Үлцэн уянсан. Тий. Нэг шагналын тэр авсан тий. Таны бүтээл ер нь гадны хичнээн хэл дээр хэвлэгдээд байна. Гэхдээ одоо би дагаад уцраггүй хэвлэгдсэн юм цохилд.
байхгүй. Тэгээ ерөөхдөө англи хэл орсон юмнууд бол бас антлагт орсон юмнууд оригинал бол үүдэр Македонысын юмд явах дэлхийн орныг надад явах та. Орос герман англиар орчуулсан шүлгүүд авч явсан. Тэгээд тэнд бол герман хэлний одоо ловсон дэрж гэдэг орчуулсан. Тэр нь бол одоо герман хэлчинд ажилладаг. Бас Германы их олон сууднуудын бүтээлийг Монгол руу манайхаас одоо их нацагдэрж явах болон гэдэг юм одоо манай утга зохиолын бас сод улсуудыг герман руу хөрвсөн юм орчуулагч. Би зөвхөн хүүхдийн номын ордонд явж байгаад герман хэлний номын төсөв рүү орж танд яаж гаад тэгээ нүнийг олсон. Зөв. Тэгээд өөртөө холбогдож. Орчуулагч чухал шүү тийм ээ. Тий, орчуулагч чухал. Тэгээд орос хэл нь бол цогмоо гэж орчуулагч. Манай нэрг байх ус орчуулсан. Гайвт. Тий, англи хэл нь бол сайн маань англи хэлээр орчуулсан. Тэгээ яг тэнд нөгөө би бол одоо тийм хэл одоо усны мундаг юутэй биш юм чинь тэр хүн яруу найрагчдын нэг уншиж байгаа хандлага надад хандж байгаа хандлагаас одоо ямар болж вэ гэдгийг зүгээр ажиглахад бол сайн орчуулагдсан байна л. Тэгээ ямар одоо хүн орчуулсан байх зарим хүмүүсүүд нь энэ яруу найрагч танаа Монголын яруу найрагчд орчуулсан уу гэж асууж сонирхож байлаа тий. Энэ жил Болорцом надад 33 удаа зохион байгуулагдсан. Баудэрж та хоёр нь оролцоогүй юу? Оролцоогүй. Та хоёр Болорцомын үед ер нь хааны үйж юу? За би ч нэг ойрхон хөдөө явсан. Тий. Тэгээд яг оцорцсон дундаас нь ирээд өгөхтэй тийм ээ. Ер нь энэ Болорцом наадам 33 жил болоход үе манай үеийнхнээс ч юм уу ер нь би их олон жил оролцсон байна л ер нь. Тий. Ер нь үеийнхнээсээ. Тий. Тийм юм мунтаа гэж харж ирсэн шүү. Тэгээ энэ жил ер нь нэгс нэг яг өнжи гэж боддог цаа. Тэгсэндээ барагд. За сүүлд нөө эх орны зэрэгт орж ирсэн тий? Тий. Наадамд оролцож сайхан эх орны тухай шүлэг уншиж байгаа. Харагдж байсан. Энэ наадмын бас их сайхан энэ наадамч одоо энэ жил 26 удаа болсон уу? Тийм байх. Бас дундаа олон жилийн түүхтэй. Дундаа ганц хоёр завшилсан. Тэг яг зөв нэг шүлгүүд байсан авсан тэгэхэд шалгаруулдаг журмаар нөгөөд ягаад уншаад үзьгээд. Тэгээд цаадлах сүлд наваа гэж нэг терминал дээр явж байгаад нэг ID нарийн дээр аваад ирсэн юм шиг байна гэж. Тэр бол айл талаар нь их тохойд их онсон юу байна лээ. Мэдрэмж. Терминал явж байгаад айл нарийн дээр хөвгтөсний нарийн дээр аваад одоо нэг яхаа мэдчихсэн. Таны бүтээлд эх орны бүтээлүүд их цонхилдог шүү дээ. Эх орны би тийм ээ? Тий, ер нь одоо ямар ч бүтээл дотор бас нэг юм байгаамаа. Тий, ер нь эх орны тухай байна шүү. Эх орны тухай бодохгүй. Одоо юу гэдэг юм эх орны тухай ярьж байгаа нэг баяг бол одоо шоолох гэдэг болсон шүү дээ. Тийм ээ? Ямар ч эх орн чи юм. Ямар ч эх орн чи юм юу ч юм энэ гэж явах шиг энэ би тэр ямар санаа ямар юугаар яриад байгаа юм дотроос ялах хэрэгтэй л дээ. Би бол учиргүй гэж яагаад байгаа юм бол. Гэхдээ бас нэг юм байгаа сэтгэл зүрхэнд байгаа хөндөөр сэтгэл зүрхэнд байгаа одоо бахархал байвал бахархлаа гаргах, гуйны хөндөөр байвал гунгаа гаргах тийм л юм шүү дээ. Энэ бол би учиргүй эх орныхоо тухай бичиж гээл одоо суугаал шаналлаа байдаг гэдэг бол биш. Энэ бол зүгээр миний сэтгэлийн сунж байна. Тэнэлийн биш би нөгөө манай хүү халах гол зэрэг албаасан. Том хүү. Цаавал. Тэгээд очоод нөгөө захиа утсан чинь тэр нөгөө цэргийн одоо сургалтын төвийн тэр гадаагуудан дээр цэг зогсон буудал утсан мөрөхгүй сээжний минь нас их орон бий гэдэг. Миний нэг шүлгийн хоёр мөрийг ингээд домор очиж ятсан юм шиг л. Гадна хан дээр. Тэгээд манай хүү нөгөө гончнэр аав шүлэг өштэй гэж. Яа байх дотор нь бас их гоё санагдсан байгаа юм л. Тэгээд дүүдээ захиа авчихсан байсан. Тэр бол миний бараг 20 хэдэн жилийн өмнө. Аль 92 3 оны үед бичсэн тэр цээжний ас гэдэг нэлээд том уртх шүлэг байдаг. Тэрэн дотор байдаг тийм мөрөлдөө жишээлбэл. Тэгэхээр энэ ямар нэг юм дээр эх орны юм байна. Эх орны тухай шүлгүүд биш үү?
За үзэгч чадандаас бүтээлээсэ. Миний зарим шүлгүүдийг ч мэднэ. Ер нь миний цуглуус оргоо гэдэг ном гараад их олон жил болж байгаа. Тэгтээ 4 удаа хэвлэгдсэн. Тий, тэгээд Тонголгоны үйлрэл нь 2 удаа. Энэ хоёр яах нь бол шинэ 5 онд гарсан номууд л да. Та ч одоо ер нь яг нийт хэдэн ном гаргаад байгаа юм бэ? Дан одоо яг 8 9 ном л үдээ. Тий. Зүгээр би ийм шүлгэнд их энэ шүлгэнд явах найртай. Би ч өглөө их хэрэг тусна орой унтна. Тэгэхээр үүр цайхын шүлэг гэж энэ шүлэг гэдэг. Үүр цайж байна, цоошин орчлон уншиж байна. Өрмөн гэгэн зүудэндээ од гаргийн утсыг нээж байна. Өчигдөр айлын минь эрэм хоёр муудалцаагүй юм шиг өрөөнийхэн сэлхэвчээр шинэ өглөөний сэлх салхилж байна. Холын ууланд азаргаадуу зогсоолон унтаж хонгоргүй хойтон хаврын унаг зүүдэлж байна. Холхиалсан мянган таавар зүрхэнд оролдож хожимын тухай бодоход өөрийн туяал итгэл өгч байна. Зөөлхөн шаргалгаагээ салхи төрхөн дээшилж зөн совингийн тухай одоо л бодмоор амьдрах хүсэл төрж байна. Зөрөг зам дээрхэн учиртай нүдээр хараад зүрснийг зүрх сэтгэл минь надаас чимээгхэн нэхэж байна. Дээврийн ирмэг дээрээс унад зүүдэлсэн болжмор дэр хийтэл бусдыгаан цочоогоод шууд сэрж байна. Дэлхий дээгүүр урд шин юу болоод өнгөрснийг дэмий нэг бодоход баяр үнэг хоёрол төрж байна. Сайхан өглөө болохондээ гэвч ижим яаж байгаа бол салхи тогтоохон байхандээ гэвч үдээс хойш яах бол саруулхан орчлон билээ дээ. Үүс нь хаашаа нөөх бол санамсаргүй хорвоо шүү дээ. Амьдрал яаж арих бол гэж. Ийм шүлэг байдий. Та яг одоо энэ том зохиолчтой хамгийн анх ер нь ямар хүнтэй анх нүүр тулан өөрийн нүүрдөө гар өрөө болсч вэ? Алтуугийн томшолтой ер нь. Би ер нь лавгсрах бадарч хэрэгтэй болсон шүү дээ. Анх болсч байгаа. Тий. Яг 1 жил. Тэг манай аймагт очсон л доо. Зөв. Тэг манай аймагт очиод намайг ч одоо 8 дугаар ангид байна. Тэгэхэд л одоо шүлгээ үзүүлж ярьж. Гэхдээ бас эднийг уншчихсан. Хамгийн гол. Уншаагүй бол би барьж очихгүй байсан баха. Шүлгүүд авчихгүй байсан баха. Тэгээд ч одоо манай багш нар утга аймгийн утга зохиолын нэвтрүүлэгч шиг сайхан халуун бол байлаа. Би хүүхэд байхад намайг хүүхэд байхад аймгийн утга зохиолын нэвтрүүлэгч чинь догмуудах энэ төр байсан шүү дээ. Ихэнх нь бол манай хамдын цэрэн дээр жижиг миний номын багш байгаа. Сүүл хүний гавьяат юмч болсон. Тэг хүн байлаа. Тэгээ одоо төмрийн ташуулдан гэж ярина. Ер нь одоо гимплийн сэдвүүдэр сонмын чулуу одоо чулуун базар төмөр хөрөг одоо манай нутгийн зохиолчд эдгээр ч бүгд хагас өдөр болгон цугладаг. Тэгээ 8 дугаар ангийн хүүхэд 1 цагаас цугладаг. Манай хичээлч нэг 5 завсралдаг байлууд. Тэгэхэд манай хамгийн сүүлийн хичээл хагасны сүүлийн хичээл математик хичээл ордог байсан. Тэгээ сүүлийн 5 минутаас чөлөөгөөд утга зохиолын дугуйланд нэгдэл явууч манай алтан цэц гэж багш. Тэгж явуулдаг шин. Тэгэл сүлдээ ханд татаал. Тэгээд манай мөнгөцгийн квер тэгээ бид 31 ангийн гурав шүү дээ. Тэгээд очдөг болсон л доо. Таны голын тохиол дөр шүлэг ер нь хэдэн он бичсэн шүлэг юм бэ? Оюутан залуучдын дунд одоо ч хийт байгаа шүлэг шүү дээ. 2000-ад оных болов 90-ад оных болов тийм баха. Тэр гоо яг үгүй тийм шүлэг бий. Тэг хүмүүс мэддэг юм тэр юм да. Тэр нэг бас завгүй шийдэн дээр гараад байгаад тэгээд энэ номон дээрээс уншсан учраас залуучууд нь төрөл ер нь их мэднэ. Би нэг дугуйлан дээр ч илүү залуучууд яасан. Хоороор уншижсэн. 2004 он шүү дээ. Одоо ч дахиад нэг бүтээлсэ хөө. За би одоо хамаагүй юу яа. Одоо би энэ дууны яруу найрыг дууны уран дуугсаа та ер нь хэдэн дуутай вэ? Гэхдээ одоо мэдгүй одоо дочрог олон дуутай нэг удалчиг цөөхнөлт. Тэгээд би өнгөрсөн жил бол UV Pass нөгөө юу болсон миний уран бүтээл. Уран бүтээлийн дагуултай байсан шүү дээ. Тэр үеэр яг тэр өдөр миний дууны шүлэг ном гарсан. Энд аялгуутайч дууи аялгууг дууны шүлэг өчвэ. Тэгээ яг үнэндээ бол би дочрог дууны шүлэг өчвэ гэдэг ингээд суугаад байхгүй юм л да. Тэгээ би энэ дууны шүлэг Эрдэнэт аялгуйсын ямар дуу болсныг бол мэдэхгүй, хийсэн үү хийгээгүй ч мэдэхгүй. Тэгээ зүгээр нэг ийм шүлэг нэг тийм ээ хайрын шүлэг одоо онцолно дээ тийм ээ. Салхины үзүүрээр үгэнд байхад
чимийн олд сонсдог болов уу? Санчиг оролцсонгүй хичнээн чудамдаа санахын цаанаас шивэрсэн бороо билээдэ чимэн. Амьдрал хансаагүй цаа явахад алсын харгууд гэгээ татнаа. Хайр минь зүуд байсан юм уу? Зүуднээсээ бидэн хоёр сарсан юм уу? Сарны гэрлэр өөрийгөө зурхад чимэн олж хардаг болов уу? Уян хүндсэнгүй хичнээн чудамдаа уйтгарын цаанаас нээсэн уйрал үлээдэ чимэн. Амьдрал хансаагүй цаа явахад алсын харгууд гэгээ татнаа. Хайр минь зүуд байсан юм уу? Зүуднээсээ бидэн хоёр сарсан юм уу? Сэтгэлийн солонгоор чамайгаа орооход чимэн олж мэдэрдэг болов уу? Чамдаан гомдсонгүй яасан ч гэхвтэ мартахын цаанаас мандсан наран билээдэ чимэн гэж. Энийг ийм шүлэг бичиж яашима. Нэг дуучин чинь хайрын дууны тай болмоор байна гэж. Тэг би нэг бол зүгээр болсон байхаа гэж боддоо шүү дээ. Одоо юу гэдэг нэг шүлэг занчтай гэсэн юмнуудыг би бас номонд яахгүй гот юм аа. Манай хоёр дотн байдаг манай зарим ярам нэгсэн тэр намайг шалж дээ энийг өвтэй гэж ямар нэг юм тийм байх юм дээ тий. Тэгээд ер нь яг одоо энэ бидний ирэх 100 намраас гарахын ном бол гайгүй ном болох байгаа л гэж бодож байна. Гэхдээ энэ миний зөвлөсөөр тонголог гоногийн хоёр нийлээд нөгөө шинэ гарсан номнууд нийлээд бас нэг хоёр эсрэгэн бат болгоч гэдэг нэг удаагийн тий. Тэгээ бат ихэд хайш бат ихээр ч одоо уцаргүй тайлан ягаад юуны өндөрлөг дээр гарцсан шиг юм бол. Яг нэг удаа нэг хоёр төвтрлээд нэг удаа хөргий зүргэж үзье гэж тийм ээ. За нэвтрүүлэгт маань оролцож байгаа бүх одоо сайхан уран бүтээлчд маань их орон гэсэн энэ дэвтэр дээр өөрийнхөө бүтээлээс мөнхлөө үлдээдэг. Хожим энэ бүтээл гарсан таны бүтээл ном болж гарах юм байна. Таны гарын үсгийг бүтээлтэй чинь авч үлдэнэ дэвтэрээ. Гадаа салхин нарны зүрмэг хүлэг сэрж янцгаагаад гариг эрхсийн сэрэмж тахыг сэтгэл дуудан сэрэн. Амьдрал жаргалын түмэн шууд хөг хөгөн хөглөөд алс санамсаргүй хохимдог хүндийд аг чиг болно. Яруу уянгийн хөнгөн утас хүн хүнд хөндөгдөөд ялдам тунгалаг салхи гол усны долгис болж одно. Таагдсгүй мянган зүудний хорвоод хүмүүнгэгч тавилан заяаныхан зурус зурусхан гэгээ болоод
бас хаач юм одноо гэсэн нэг юм шилэг 8 мөр. Таны ажил ер нь хэрэг байна? Би ч одоо Монголын үндэсний олон нийтийн радиод Алтан сан радиогийн редактор. Тий. Ажиллаад бас тагс жил болчихлоо. Тэгээд хоймрог гэдэг нэвтрүүлэг хийдэг. Бямбан ямгарт цоврол 30 минутаар явж байгаа. Тэдэн цаг явах уу? Хагасаа өдөр бол 16:10-аас бүтэн санд орой 19:30-аас явдаг хоймрог нэвтрүүлэг. Тэр бол одоо Монголын бас хүмүүст амьдрал болоод ер нь бүх юм жоо сонсчих морч энэ хүний чинь ингэж анзаарамаар юм байна шүү гэж үгийн хөргөчих хэмээр тийм усуудыг үрдэг. Тэр нь салбар явсуудыг. Салбар яа. Тий, ер нь одоо энэ маань нэг жилийн дараа нэг бас аваа хэдэн хүнтэй уулзсан байх ах. Тэгээ бас нэг хүнтэй уулзахын тулд би чинь зүгээр нэг яриад нэг юм хийчих, нэг нэвтрүүлэг хийчих биш. Бас нэг хүнтэй уулзахын тулд нөгөө хүнийхээ мэрэгжил туулсан амьдралыг унших мэдэх юм бас судалгаа гэх их байна. Тийм тэгэхээр энэ чинь бас надад ч бас хэрэгтэй. Би одоо жишээлбэл физикийн хүнтэй уулзна гэхэд бас хоёр зүрийн юм мэдэхгүй бол тий болохгүй болоод шүү дээ. Амьдрал тэгээ ер нь физикийн орчин гэдэг чинь миний дэрэгдээс байгаа мөртлөө том шинжлэх ухаан. Гэтэл Монголын одоо энэ чинь манай эрдэм мэрэгд улсууд энэ салбарт одоо ямар гайхамшигтай бүтээл тойролсон ямар хүмүүс байна гэдгийг бол хүмүүс нэг сайн анзаардаг юм шиг би ч бас анзаардаг л явж ирж. Гэхдээ яг нэг хүүхэд байх үеэс оюутан тэгээ дараад нь ард ирсэн ажиллаж нохолууж төрөл бүрийн юм уншиж ясны хүчинд бас сонирхоод ингээд хүний бас яриулаад байх юм аа. Өөрөө нэг юм мэдэж авах гэж байгаа юм шиг мөртлөө. Алтан өмөрчтэй асар их ер нь одоо Монголын радио үүссэн цагаас хойш сан өмрөгийн одоо бүх юм байна. Тэр одоо баг 80 жилийн түүхтэй болж байна тийм ээ. Тийм тэнд бол ер нь одоо хүмүүсийн одоо яриа хөөрөө дуу хөгжмөд ер нь бүхэл одоо том айс ав байна да. Тэгээд л 2 дугаар суугаар манай Алтан сар радиогийн чинь тусдаа явдаг. 1 дугаар суугаар бол миний нэвтрүүлэг хагасдан сайн явж байгаа. Тэгээд нэг дэх өдөр манай Алтан сан радиогийн хэлт манай редакц танхилыг хөтөлбөрийг бас өглөө нас ороо хүртэл шууд нэвтрүүлэг хийдэг шүү дээ. Манай радиоч нэг өдөр болгон шууд танхилыг хөтөлбөр гэдэг бүх редакцууд нээлж хэлж ирээ. Шууд нэвтрүүлэг хийдэг. Тэгээ багасаа нэг радио сонсчихсан танил газар байсан. Тий, анх бол би 89 онд энэ хаалгаар нь орж тэгээд манай болд эрдэнэ намайг дагуулж орж өмнө шилгүүдийг өчж авч. Яруу нарчмын болд. Тий, уншуулж ирсэн шүү нэг хөөхтэй байд. Одоо болд эрдэнэ уян гэдэг чи биднээс ах улс очоод. За урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэнд маш их баярлалаа. Их ажлынхаа хажуугаар цаг зуун гаргасан их орон телевизийг үзэн суугаа бүх үзэгчдийнхээ нэрээр юмсанд танд баярлалаа гэж хэлмээр байна. За ингээд үзэгчдээ их орон телевизийн бэлгийн цэдэг нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар энэ түрээд өндөрлөж байна. Дугаарын зочноор Цэгдөржин шагналт Болорд сумын эзэн яруу найрагч Арлааны Эрдэнэ очир оролцлоо. Ингээд дараагийн дугаар хүртэл түр баяртай.